Зя сайн бацгаана уу? Та би нөрөм дикүргээ. Зя. Ойрт чинь цасмаас ороод улам шинэ жилийн уур амьсгалаар бол айгуу гоё хачны. Нэг юм жоо халтрагаат болох шүү. Дороо хайлчих юм аа. Хөрх ингэ цасмаас ороод харин хитэн одоо манаа нэг үйлчлэгч их нарыг одоо айгуу санаа зовх. Нэг газрууд руу орон готсон. Бөө хөлийн мөр шахах. Тэрийг хөөж цэвэрлэе. Айл болтол утлаа сайхан арчиж явах гэж байна. За манайха ороод ирээ шэр хийгээд хүмүүстэй дуулгая. Зүрх яа чамаг ороод ирээ гэсэн. За өнөөдөр минь лайв өнөөдөр болохоор юу үзчихвээ гэхээр шинэ жилийн баярыг хамтдаа ярилцъя. Өнөөдөр 11 гэдэг чинь бид нар 6 хоног үлдлээ. Зүрх таарч өгч нэг. Яа өнөөдөр би бүтэн биш хөөрхөн харагдаад байгаа юм шүү. За ямар хөтөлбөр болох юм шинэ жил маань гэр огийн охин найз минь бол орох бах тийм манай орох гэж. За бас энэ жил тусгаалan одоо салооныхоо шилдэгүүдэд бас шагналын тийм шагнал гаргуулах хэсгүүдийг бас бүрдүүлсэн байна тийм ээ. Тэр яриад сонсогдож байна уу? Сонсогч манайхаа сонсогдож байна гэдээ доор нь хичээрээ. За тэгээд хөтөлбөрөө сайн хийж. За ингээд албан ёсоор явуулж байсан шинэ жилийн хөтөлбөр таксууд одоо энэ 7 хоногийн нэгтгэс ихээ зарагдаад эхэлсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө бол таксын бодлогот бараг 80% явж чинь. Хүний тоо бол хязгааргүй тухайн газар маань өөрөө том учраас асуудал байхгүй таахгүй маань. Хүмүүс бол нэлээд асууж байна. Байгууллага хамт олноороо орохгүй яах вэ? Нэг хоёроо орчих юм уу эсвэл гэж санаа зовоод зарим нь асууж байна. Та бүхэн маань хамт олноороо хамтдаа баярлал бас гоё байгаа шүү. Тэгээд энийг тусгаал хийхий гэж бодсон. За тэгээд энэ шинэ жил маань бол 17 буюу 6 хоногийн дараа за гигэн цагаан уртан буюу одоо нарны гүүрний яг ертөнцийн зүгээр зүүн талд нь зам давуу 3 давхар том ордон байгаа. За тэрэн дотор бол одоо манай шинэ жилийн үед ажиллагаа 17 цагаас яг цагтаа эхлэх шүү манайхаа. За тэгээд ширээний хувьд бол хүмүүс бас ширээг бас айгүй асууж байна. Тийм ширээний талаар бас хүмүүстэй бас тодорхой хэмжээнд хэлээд өгөх юм бол одоо ширээн дээр бол ерөнхийдөө тавигддаг бүх юмнууд байна. Гэхдээ бас ихтэйсэн задлах юм бол ямар ч үсэн нэлээд чанартай ширээн тооцогдно. За Valentine's гэдэг виски байна, Gregus байна. За тэгээд пивийн хүртэл одоо Ritz юм Esa гэж сонгочихсон байгаа. За тэгээд ундаа уус десерт ориглон дарс юу гэдэг те чихэр жимстэй сэхэрэл ширээн дээр байгаа бүх зүйлүүдийг бид нар тавихыг хичээж байгаа. Хичээгээд бэлтчихсэн байгаа. За тэгээд мөн өргөжлөлөд хөтөлбөрийн талаар ярилцсан. За хөтөлбөрийн хувьд бол одоо манай ямар ч гэсэн шинэ жилийн анх хэмжээнд урилгаар Монгол Улсын гавьяа жүжигчин Төмрийн Ариун агч маань ямар ч гэсэн Ариун агч маань гэх юм байна. За One Way буюу амьд хөгжмийн хамтлаг. За одоо нэг минтийн домуудыг дуулаад байдаг тийм ээ. Тэр хамтлаг маань амьд хөгжмийн хамтлаг гэх юм байна. За авьяасан монголчуудын баяр магнаа ах маань стартын дээрч 67 оноороос аялал тайрна. За манай хийждэг ихч маань ер нь за тэгээд нөө эхнэрүүдийн зөв гэдэг манай алдар цаийн зүүн нэлээд шууган тарьсан флай хамтлаг маань гэх юм. За тэгээд сайн нэг одоо комеди лаби хануу бас таадтай бас сайхан инээд хөрөөр дүүрэн болгож өгөх юм байна. За тэгээд дээрээс нь нэмээд Жилок 168 гэдэг одоо залуучууд бол энэ залуучууд ч сошиал шашныг одоо байлдан дагуулдаг диско муучаанууд нас биднэртэй ирж нэгөөр сайхан өнгөрүүлнэ. За тэгээд мөн бөмбөгийн үзүүлбэр мөнийн самтлынхан за тэгээд элбийн үзүүлбэр өвлийн үгэн засаах хөнгөсөн ийм хөтөлбөр явуулж байна. За таны хувьд ямар санагч энэ хөтөлбөр? Ой. Тийм. Таач баг мэдэг байсан баг шүү дээ. Өнөөдөр л харсан баг тийм. Гоё. Тэр айгу зүгээр санагдсан. Идэж явахаас гадна илүү баясах
тэ харж баясах одоо энэ нээлттэй тохиролдог тэ тэр өдрийг бас нэг өөрөө кафе өнгөрүүлэхэд бол ялцчихгүй би бол энэ хөтөлбөрийг дэмжсэн гоё байна таалагдсан. За түрүү ширийг ярьжсэн бид нар ширээн дээр нэгээ бас хоолн дээрч бодлогдсон байгаа уух зүйлсүүд дээрч гэсэн бас нэлээ бодлогдсон байгаа. За чимэглэл бол бас нэг хэсгийг яг 60 80 70 80 оноор чимгэлсэн байгаа тийм ээ. Бүр чимэглэлийг бүр тусгайлан зориулж хийлгсэн байгаа. 70 80 оны чимэглэлийг тэгээд олон surprise-тай суглаа хөгжийн тоглоомтой. За тэгээд за энэ жилийн онцлог бол яг цагтаа эхэлнэ. Ягаад гэхээр бидний хөтөлбөр маш шахуу байгаа учраас дээрээс маш олон салоонууд оролцоод шилдэг ажилчдынхаа шагналыг тайзан дээрээс гардуулах учраас бидний хөтөлбөр ер нь ойролцоогоор 5 цаг болж байгаа тийм ээ. Тийм учраас яг цагтаа эхэлнэ шүү манайхаа. Энэ сайхан юмнасаа түрүү жилүүд за яг гоо тэгж байгаа Монгол цаг 6 гэсэн болоод 7-д эхэлдэг гэж хүмүүс хэлдэг. Ердөө тийм багтаа яг цагтаа шүү. Би бол одоо аливаа нэг арга хэмжээнд очихдоо цагийг яс барихыг хичээдэг. Заавал тэнд очих хичээд ягаад гэхээр бас тэнд чинь бүх хүн цаг нар тэгэл нөгөө заалын түрээс гэж бүх юм явж идэг шүү дээ. Тэгэхээр бусдаа хүнлээ нэг хүлээлгэж яхаар хойно хичнээн төрийн заалт усдаг гэдэг судлаа хэлчихгүй. Зөө. Тэгээ хамгийн гол нь такс юм аа. За такс маань 130 сая төгрөг те. 130 сая төгрөгөөс саяны одоо тийм бараг хямдтай орж идэв шүү. Хамгийн хямдтай. Тэгсэн мөртлөө бидний ширээн дээрх баг одоо энэ таксны юм доор гэдэг юм. За сонсохгүй болчих шиг болохоо тий. Тэр үсэг салон дээр хийж байгаа болохоор сисний чимэнд тийш орохоор бараа харагдсан тий. За баг манайха сонсогч байна уу? Сонсогч байна гэж чирээ. За тэгээд мэдээж бид тэр өдөр хамгийн шилдэгрүүдээр шалгаруулт нь за энэ жид ямар улсууд нэгдэж одоо Европ явах үедээ шагнуулах юм болоо сэтгэл татсан бас хэлээж байна. Их гоё зүйл болохоо. Тоо юм дажгүй сонсогч шүү. Сонсогч юм тий. Олон surprise-тай дуу сул байна гэж. За жоохон чанга яриад өгөө тэгвэл. Тэгэхээр манайхан бол ерөнхийдөө бол мэдчихэж байгаа бид нар уламжлалсан тий. Өмнө жилийн яг 12 сарны 4-ний өдөр бид нэр зарласан байгаа яг Европ улс руу авч явна гэдэг тийм ээ. За яг тэрний эзэд одоо энэ жил яг хэдэн хүмүүс яаж явах бол тий хичнээн орноо тий тэр сайхан мэдээ бол шинэ жилдээ үдэж завдарна мөн хөтөлөө бас хамтдаа сайхан чимээ ихтэй байна сонсогч байна гэж чимээ ихтэй арга энэ синсник доо явцсан учраас тийм байгаа шүү. Тэгээ ерөнхийдөө хөтөлбөр одоо миний өөрөө за тэгээ ерөнхийдөө хөтөлбөрийн үед бол манайхаа ерөнхийдөө пострууд LED-ний ороод эхэлчихсэн байгаа. Тийм учраас та бүхэн маань бас хөтөлбөртөөгөө сайхан танилцаа. За тэгээд юу тийш иш нэгэ тавьчих дөө. Яа. За одоо чимээг өрөөнд ороод ирлээ бит хоёр. Амар хурдан фоноос илдэг өө. За жоохон харанхуул. Жоохон харанхуул, жоохон царай мотол харагдчихэв. За одоо яах вэ? За одоо гайг болсон баг. За тэгэхээр бидний шинэ жилд яг юу зарцуулж байна вэ гэхээр нэг орой нэг үдшийг хамтдаа сайхан дөргөө өнгөрөөё. Би Facebook одоо өөрийнхөө Facebook нүүр номоор бүртэл бут авнаа гэвчихсэн байгаа. Гэхдээ бут авах чинь бас учиртай. Альваа юм сэтгэл догдлуулсан, хүлээлгсэн. Бид нар нодон жилийнхаа одоо маш олон хүмүүсээс үнэхээр гайхалтай хийсэн шүү гэдэг урмын үгийг аваад энэ жил хичээч тийм бэ. Бүр илүү их гэд үзээд идэм байх хүмүүс. Тийм учраас энэ жилийнх бол үнэхээр одоо сайхан болно гэдэгт итгэж байна. Ягаад тэгэхээр энэ одоо шоу мастер маань өөрөө бүх юмудаа хооронд нь хийгээд бүх юмудаа ингээд сонин содонгоор хийцэн учраас их гоё болох хаа. Зарим нь ч гэсэн үнэндээ би мэдэхгүй явж байна. Яг юу орохыг. Энэ бол илүү олон surprise-ууд байгаа. Surprise-гүй зүйл гэж бас юу яах вэ? Дуучин MCM маань болцсон юм байна шүү дээ, тий. Тэгээ оронд нь бол одоо бас илүү чанаржуулаад тэргээ чанаржуулаад тавина гэсэн. За ганаа ах маань сайн уу гэж сайн
саяхны нэг шинэ жилд оролцсон зургийг чи харсан. Үнэхээр гоё байлаа. Царайлаг гана. Хүл ах шүү. Манай шинэ жилд ороорой. За тэгээ ямар ч байсан нэгэн үчиг те одоо өсчин гоо сайханчид маань нэгэн үчиг те салаанаараа байгуулгаараа мэрэгжилт нэг хамт олноороо нэгэнд орж цуглаад дээдл нь 20 хүнтэй байгуулга өгсөн те. Тий 20 30 хүнтэй байгуулга. Тэгээ бас яг хөө зүгээр ингээд олон шинжилүүдийг бодглохлоор бид бас баггуу туршлага хөрөмтлүүлсэн байна. Тэ ер нь жил болгон бас нэг гоё сонин содон хийчих гэдэг болсон байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бол 60 70 оноор чимгэлсэн байгаа. 60 70 оны бас эдээ будааны дээжээс байгаа. Тэгээд яг хөө нэгэн тал одоо сюрприз задарч байгаа юм чинь бас хэлчихье. Тэгээд бас дресс код нь 60 70 оныхоор буюу одоо бидний мэддгээр хамгийн сайн мэддгээр бол одоо нөө сэргээш 3 гэдэг X-төцийн одоо хөлбөр дээр гардаг шүү дээ. Тэрэн дээр гардаг шиг одоо сайхан мангад нэг гэж ярьдаг тийм маань. Ер нь бол одоо хүмүүс хэлээд шүү дээ тий. Тооч юм байна шүү дээ. Ер нь бол манайхан энэ жил бол угаасаа тэр чигтээ тоочгоор амьсгалсан тийм ээ 37 дугаар тооч шиг гээд тэр үеийг аль болох харуулахыг бид нэр бас зорж байгаа. За даагийн найз нь дэмждэг шүү. Баярлаа. Тэгээ дэмжиж ороод ирээ ганаас сайн уу гэж сайн. Манай өөнөө Жухантай дүү шиг. За баярлаа. Ингээ магтаалууд доод шиг үнэхээр гоё байдаг. За тэгээд шинэ жилийн такс маань 130 сая төгрөгөөр зарагдаад хүмүүс маань ерөнхийдөө дансанд маань мөнгө байршуулаад аль хэдийнэ такс аваад эхэлчихсэн байгаа. Дээдлийн байгууллага 20 хүнтэй байгууллага орж ирсэн тий. Бас найз нараараа орж ирээгээд нэрэн дээрээс нь бас нөгөө хөндлөнгийн бас гэр бүлийн найзууд орё гэсэн хүслээ дэвшүүлсэн байгаа. Тэгээд яагаад би манайхын онцлог нь өсчтэй гэсэн чигүй айгүй гоё хөтөлбөртэй юм байна. Тэгээд бас хэлсэн. Тэгээд яг зөв шинжлэлийн таксиг үзэхэд бол манайх бол хямддаа орж байна. Гэхдээ ширээн дээр байгаа ууж идж байгаа альва зүйл юмнэрэг бол жинхэнэ одоо бас айгүй одоо юу гэдэг нь тансаг зэрэглэлээр тийм ээ байлгахыг хичээж байгаа шүү. Тэр нь л одоо болгол яваад байна. Тэгээд гэтээ яг нэг нөгөө ихэд ба яг тийм боохгүй. Тухайн газрын хамгийн дээдлийн менюний 130 мянга. Гэхдээ манай ширээг үзэхгүй л байгаа боохгүй. Яг нэг нөгөө ихэд бол угаасаа яг тийм байгаа. Аня сайн уу гэсэн байна. За сайн уу Аня ороорой. Тэг бүх юм дээр яг машин дэмждэг. Угаасаа манай Аня ихч бол тийм байгаа. Яа тэгээд за тэгээд ямар ч байсан манай пострийг хараад хамт олноороо ярилцаад тэгээд надтай хэд хоног болсон юм бэ? Одоо 6 хоног үлдсэн шүү дээ. 6 хоног үлдсэн. Догдолж юм. Сайн уу зааги захирлаа мундаг шүү гэж. Баярлаа. Бид бүхнийг бид дэмжиж баян ингэж урмын уг харилцагч та бүхэндээ тийм ээ. Тэгээд дахин баярлаа. Гоё юм энэ харилцагчдын баяр гэж таахаа хийдэг. Тэгээд харилцагчдын баяр гэдэг хэнгүүт яад ч юм бүр ингээл одооноос ингээл за ямар үгээ хэлэх вэ? Тэр өдөр ямар байлгах уу гэл ингээл бүх юмаа төлөвлөж бодож чинь. Тэгээ ингээд үзэхлээр нэр үнэхээр яг ингэж хамтдаа өсөж хамтдаа хөгжиж байгаа. Тэгээ бүхэл бүтэн жилийн туршид ингээд цөмөрөө сургалт болгоноор уулздаг. Салаанд нь одоо бүтээгдэхүүнээ хөргөлт болгоноор ингээд уулзаад нэг ах トゥ шиг олчихсан хүмүүстэйгээ яг нэг орой байна гэж бодохоор үнэхээр бас яад юм байна. Догтлт юм байна. Тэгээ нөгөө гэр бүлийн шинэ жил гэлэнгүүт чинь нөгөө байн гардаг хүмүүсээ харгуул нэг амар гоё болцсон айгүй гоё тий. Ялангуяа би бол нөгөө харилцагчтай айгүй цаашлуулдаг. Оо ямар гоё болцсон гэдэг. Та хэд маань хүнийг одоо гоо сайхныг Үнэндээ одоо гайхшрал төрүүлдэг байх нь шүү дээ. Ер нь тэгээд хүнийг яг тэр цаг тухайд нь аваачаад тий яг тэр 60 70 1921 онд аваач чаддаг гайхалтай алтан гартангууд бол өсчгүй дэдэн шүү дээ. Тэгэхээр дандаа бусдыг гоёж идэв юм чинь тэр өөрөө өөрсдөө гоёод ширээний ард нэг цэмцгэрхэн сууж чадж байгаа. Гэхдээ одоо манай энэ залуучуудын хувьд ч гэсэн бас манай багийнхны хувьд бас маш олон гоё юмнууд бэлдсэн байгаа. Та нар бас манай багийнхныг тэр орой танихгүй хаа. Яг үү. Ер нь бол нэг шинэ жилд ороод те ингээл нэг номхон бие барьцаагаал те хүмүүсийг ингээл хардаг тийм үдшил биш байх гэж би л төсөөлж байна. За тэгээд асуултууд хаа шүрээгч оранж шүрээгч маань сайн уу гэсэн. За шүрээгч минь хариугаа өгөх баха. Тэгээд шүрээ бүх юм бас орж идэг тий. Таксанд энэ жил бэлэг байгаа юу гэж байна. Таксанд энэ жил бэлэг байхгүй. За өмнө жил яагаад бэлэг өгсөн бэ? Энэ жил яагаад бэлэггүй байгаа вэ гэдээс хүмүүс нэлээд асууж байгаа та. Энэ жил дэн
хөлтөө гоё том бэлгүүдийг бэлдсэн байгаа. Иргэжил магадгүй тэр бэлгийг тааж хүртэж болно. Бид нэр яг тэр шинжилгээ орой бас яагаад хүртэх боломжтой, ямар боломжууд байгааг бас танд хэлж өгнө. Тэгэхээр одоо яг мэдэхгүй байна. Ер нь бол нэг нилээдгүй анхудаа түүхэндээ нилээдгүй олон хүн одоо Европ руу явах тийм тав гарч байгаа тийм. Тэр маань өөрөө тахагийн мэрэгжлийн сургалтанд суун ингээд тэгээд тэр маань ус Чингээс шалгаруулсан байгаа. Салооноос шалгаруулсан байгаа. Тэгэхээр ганцаараа судал одоо төрөөслээд ингээд ажилтдаг ус чинь бол за би ч мүдгүүн бүтэхгүй байна гэдэг ойлголт бол байхгүй бах нэ. Яг өөрийнхөө хөдөлмөрөөр ингээд өнөөдөр гараад ирж бас болдгийм байна гэдэг бас тэр өдрөөс үзэх бах. Гэхдээ бүр дээрээс нь үнэхээр манай орон нутгийн харилцагч нар бол үнэхээр супер байлаа. Энэ жил тийм. Одоо жишээлбэл энэ Анар Туяа гэд Сүхбаатар аймгийн Дарган сумаас одоо манай харилцагч байгаа. Явах гээд л байна. Очноо догтлоод байна. Миний хувьд хамгийн том шинжилт маань болох гээд байна. За баярлаа. Энэ чинь нөгөө Даргангийн чи охин чинь бас нөгөө 500 өсчингийн юу өсчний гадаад багш нарын сургалтын дээр нөгөө зам нь хаагдаад ирж чадаа ба шүү. Түүнээс яг ирж ирсэн шүү. Хаврын сургалтын дээр. Такс хөргөлт хийх үү? Хөргөл дээр очиж болно. Хамт олонны шилдгээ тодруулж болох уу? За энийг бол яах вэ? Гэхдээ хамт олонны шилдэг дотор бас өөрчлөлт орж магадгүй. Одоо нөгөө орж байгаа салаанууд доторх хөтөлбөр та бүхэн цагтаа ирэх юм бол бүхэн хөтөлбөрийн дагуу явна. Яг үнэ. Цагтаа ирэхгүй хөтөлбөр чинь шаардаад байна гэсэн үг тийм. Ерөөсөө яг минутаар нэгээд бүр чигжээ зооцсон байгаа. За энэ жилийн үед бол хөтлөгчөө бас сольсон одоо юу тийм бас түр ингээд сольж үзсэн байгаа. Ягаад тэгэхээр бас ингээд жил болгон чадвартай, хөгжилтэй. За тэгээ гоё гинэ. 2 дөмн амжилт төсөё гэж байна. За баярлаа. Тэгээд одоо нөгөө маш гоё үдэш болныг итгэлтэй байна. Хамтран ажилладаг харилцагчдаа шинэ жилийн цэнгүүн зохион байгуулж байгаад баяр хүргье гэж байна. Баярлаа манайхан. Тэгээд мэдээгүй нэгэндээ дуулгаад үнэхээр энэ шинэ жил энэхүү хөтөлбөр энэхүү үдэш хамтдаа бүгдээрээ байх үднэс тийм ээ. Дархныхан чи амар штэ. Чимээг байж байгаа л өглөөнгүүгээд ороод ирчихсэн шүү. Гүр амар эртөө. Бар бидний хэрэг багт ирсэн үлээж байсан. Орой чамдамаа чирэл хамтрамсуул гараачдаг тийм амар ургадаг уурах ашгэ ахтар тийм бүтээч хүмүүс байдаг дархныхан. Тэгэхээр бас дархныхан бас ирнэ гэдэг чи итгэж байна. Тэгээд хамгийн гол нь бид нэр яагаад ингэ лайв тэртээ тэргөө өнөөдөр плед дөнгөж одоо гарч ирээгүй байхад 100 гаруй плед маань аль үшээ зарагдсан байгаа. Такс маань. Одоо хариу хэлье гэсэн бас дахиад 100 гаруй хүн байгаа тийм ээ. Та зүгээр ямар ч байсан бас бусад дараа жил ч гэсэн бид хоёрын лайвыг үзээд хүмүүс маань бас ороосоо тий. Шинжилгээ үзэж гэдэг зүгээр нэг байнга таньдаг улсууд бүгдөө нэг ширээнд гоёо суудаг гэж фэйсбүүкээр одоо шоолоод хэлээд нь штэ. Тийм биш. Бид нар яг бие биенийхээ хөгжүүлдэг, бие биендээ зөвлөдөг, бие биендээ тий тэр орой бас ингээд мотивашн өгч чаддаг тийм хамт олон тийм нэг гэр бүл шиг улсуудыг цуглуулахыг хичээж байгаа шүү. Тийм учраас энэ үүдэг. За тэгээ олон мэрэгжил нэгтэй хүмүүст нэг дор цуглахаараа жинхэнэ гайхалтай гоё халуун яриа өрнөж бие биенээсээ суралцах гэдэг энэ яриад байхаас одоо олон гоё юмнууд хүлээж идэг. Үнэхээр үзэсгэлэнтэй одоо эмэгтэй хүн үзэсгэлэн гоё гэдэг тэр өдөр хавдаг л та. Үнэхээр гоё. Үнэхээр өсчин гоо сайханчид тэгээ манайхан бас өөртөө бас их гоё тийм ээ. Ямар гоё тэр үс засалт, ямар гоё тэр дресс кодыг баримталж ирж байгаа тий. Үнэхээр тийм итгэвтэй гоё ирдэг. Хаа үчи минь баярлаа шинэ жил зохион байгуулж байгаад хаягаа тодорхой хэлээрээ гэж. За үнэхээр их баярлаа. Тэгээд хаяг бол нарны гүүрний яг зүүн талд гигэн цагаан орд ингээд манай энэ лайв болон пострууд дээр одоо меншн хийгээд тавьчихсан байгаа. Тэр газар руу н ороод харангууд яг тухайн газрын бүх мэдээлэл байгаа. Нарны зүүн тал гэдэг чинь нэг цахилгаан холбооны компани байгаа. Тэрний урталт. Одоо хуучнаар бол Урангаан төнг гэж байсан. Яг одоо нарны гүүрний яг зам дагуу байгаа шүү. Би судахгүй та бүхэндээ яг тухайн газар дээр очиод бас дахин мэдээллийг лайв хийж хүргэнэ. Тийм учраас та бүхэн маань хөтөлбөрөөр ярилцаад хамт олонтойгоо найз нөхөдтэйгөө ярилцаад тийм ээ. Ямар ч байсан энэхүү мэдээллийг өшөө олон дамжуулаад тэгээ хүргээд өгөөрэй. За тэгээ азт нь шалгаруулах уу? Шалгаруулна. Уламжлалсаар азт нь шалгаруулна тийм ээ. Азт нь ч гэсэн бүхэн дүгмийн дагуу цагтаа ирсэн хүмүүс сулаанд оролцсон. Цагтаа ирээгүй хүмүүс сулаанд оролцохгүй гэдэг одоо шударгал одоо явагддаг дүрмүүдийн нэгдээ. Тэгээд ямар ч байсан хуучин шинэ жилийн өвчийг бол халаад ямар ч байсан аль болох шинэлгээд шинэ хөтөлбөр уйдаар хаагүй одоо үнэхээр найруулгуудаар ингэж явж байгаа юм хөтөлбөрүүд байгаа шүү. Тэгээд яа тэгээд ингээд доороо
болох уу гэдгсэн байлээ. За яг тухайн бид нэр зөвхөн заслаа хүртэл тусад нь яг тэр хэсгийг те яг тэр оны мэдрэмжийг авахын тулд засуулсан байдгийг. Тэгэхээр та хэд минь бас арга хэмжээгээ хүндэтгээд өөрийгөө хүндэтгээд одоо зөксөн хувцаараа тий магадгүй хувцаа хоёр сэлж болно тий нэгдүгээр хөтөлбөр дээр дуртай хувцас өмсөд пог хоёрдугаар хаалтны одоо юу гэдэг хоёрдугаар үйл ажиллагааны дараагаас бас одоо юу өмсч болно. Ер нь бол шинжил маань нэг хоёрдугаар хэсэг гэж явдаг тий. Эсвэл та бүхэн маань бас яг тэр тухайн хувцастайгаа аксессуар гоёлууд нь бас тухайн үеийнхэр ч юм уу тий. Та өөрөө яаж сэтгэн өөрийгөө ямар байлгамаар яг тэр үгээрээ л байхад болно. Амжилт хүсье хичээ даги хичээ үнэхээр бүр цаанаасаа удирдах ухаан уур чадвараараа төрсэн хүн шүү та минь гинэ. За баярлаа. За хичээнэ. За ингээд энэ олон сайхан баярын урмын үгийг сонсоход бас үнэхээр их таатай байдаг. За баярлаа. За ерөнхийдөө юм байгаа. Тэгээд мэрэгчлэгт нөхдүүдэд маань бидний лайвыг бас хүргэж өгөөрэй. За тэгээ ганцаараа бас нөгөө би ганцаараа нэг судал түрээсэлт юм чи одоо орчход хайшаа чи идэр гэж байгаа бол та ерөөсөө санаа зовлтгүй тодорхой хэмжээнд өөрийнхөө мэдээллийг өгөх юм бол бид нар ширээний дундаа бас гой хольж солиод суулгаад тий үйдэ харгүй байна. Хамгийн гол нь хов дотоос ирж байна. Ховдоос ирж байна. Аймагудаас өмнө гоёос ирж байна. Өмнө гоо тэгэл чаар говьсөмбөр тэгэл ерөөсөө бараг бүгдээс нь ирж догондоос ирж ийнаас. Тэгээ эн чинь бас нөгөө нэг бидний нэг 3-4 жил хичээж зохион байгуулсан аль болох хүмүүсээ нэг гоё байлгах юмсан гэдэг юм бас хөдөлмөр юм уу та тийм ээ 2-3 жил бас энийг ингээл жил болгоны шинжилгээ хий. Одоо баг энэ телефон амтнд дуулах л чи за энийг шинжилгээ удирдалсан хайл 100-аас гэсүүлээ. Энэний хөдөлмөр юм болов уу гэж бодож байна. Тэгээд мэдээж энийг илүү баттгаж илүү сайхан хийхийг бодож байна. Их бүрсэж байна гэж энэ за одоо ингээд гайгүй шүү дээ. Тэг битээ нөө чимээс цутагаад өрөөндөө ороод ирсэн. Тэгээ жоохон wifi муу агаад ээж магадгүй. Тий. За тэгээд ямар ч байсан 6 хоногийн дараа буюу 6 хоног үлдсэн одоо. Маргааш өглөөс ирэл 5 хоног. Хоёулаа нэг сайхан хэдхэн хоног юм лайв хийхэд чи хоёулаа 11 хоног тал шинжил боллоо гэсэн чи одоо 6 хоног болчихсон байгаа тийм. Одоо цаг хугацаач хурдын. Тий. Тэрнийхээ ирсэрч булан тоглоод байна тэгээ. Тий. За энэхүү лайвны урд хэсэгт бол одоо яг таны асуусан асуулт тэр чигтээ явж байгаа. За шууд гүйлгээд үзэх боломжтой. Эсвэл дуусны дараа бас үзэх боломжтой байна шүү. Мэдээж бид нэр ингээд урлагийн гой амьд тоглоомтуудыг урлагийн гой тоглолтуудыг бас дотор талд нь хийчихсэн байгаа тий. Маш олон. За тэгээд залуусын сонсох дуртай амартай тэгэл одоо шүүмжлэлт дагуулсан тэгсэр нэг хүмүүс цанаал нэг дуртай тэр муужхаа гэдэг юм болол бас тий. Дисконд бол сүүлийн үед нэлээд хүчин авч байгаа юм бэлээ. Ингээд ерөнхийдөө бүх юмыг холимог маягаар хүртээмжтэй өгөх талаас нь хийж өглөө. За ингээд та нараас нь асуулт байхгүй бол бид хоёр нь хөрхөндөө лайва өндөрлөе гэж үзэж байна. За тэгээд дараагийн лайв болон 17-нд уулзъя. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 91074040 91074488 гэдэг манай хоёр борлуулалтын утсаар лавлж болно. Асах зүйлэнд ерөөсөө хэдэн цагч байсан хамаагүй дуртай хариулах болно. Одоо манайхан бас ингэж байхаар бас 11 мэл залгах юм аа. Сайн уу өнөө? 11 Тий. Тэгэл одоо очноо догтлоо байна гэж байна. За баярлаа манайхан одоо. За ингээл ховдоос ирж оролцож байгаа гэдэг чинь бас одоо нэр тэр өрийг байлаа. Тэгэхээр их талархаж байна. Тэгэхээр яг энэ гоё үйлчлэгт өөрийгөө зориулж хаа байсан. Ер нь өрчингүүд ингээ орон нутгаас ирнэ гэдэг чинь хөрх юм айгүй хүнд штэ. Яг баярын үеэр, яг ачааллын үеэр тий. Өстө нөгөө сэтгэл зүрхний дуудлагаар ирж байгаа хаа. Яг ч үл нэг 2-3 хоног алдчих гад идэг. Тэгдэг. Сайн төлөвлөж чадах юм бол 2 хоног алдна. Гэхдээ ховдоос наашаа явахад 3 өдөр байдаг. Бараг 2 өдөр ч юм уу тий. 36 цаг явдаг. 36 цаг нэг өдөр хагас хэрэгтэй байдаг тий. За тэгээд дараагийн лайв болон үлдсэн одоо мэдээллүүдээрээ та бүхэнтэй дахин уулзъя. За тэгээд 17 шинэ жил маань одоо тоолсон цагта тоолсон газраа уулзцгаая. За тэгээд орой сайхан өнгөрүүлээрэ. Амжилт хоёроо гэж байна. Баярлаа. За дуусах уу? За дуусгая. За баярлаа.